Хүмүүндрүүлэгтний сэтгэлийн жавцыг үгийн урнаар хөшин хөндөх нэг хөшүүрэг бол яахын аргагүй яруу найраг. Сэтгэл зүрх, оюун бодлоос нундарсан гайхалтай үгсээр үзэг сонсогчдын сонирыг мэлааж яваа нэгэн эрхэм хүний уран бүтээлийн ертөнцөөр аялуулахаар энэ удаагийн нэвтрүүлгийг эхлүүлж байна. Та бидний сайн мэдих тэргүүн хамбын нутаг, айргаар цэнгэх чин уран, миний хайрын бүсгүй, адуутай намар, бүсгүй намар, мандах ёстой юм зэрэг олон сайхан дууны шүлгийг тэрэлсэн эрхмийн бүтээл сонсогчдын сонирыг мэлаасаар нилээдгүй он жилийг туулжээ. Тэмдгэрэх чөлөөнд дөрөө гөлөм хоршиж үлгэрийн амгалан гэрт дагшин чимэн гарна үүдэн тушаа тэндээс имэйл хазаран аваад үүрсэх хүлгийн уян зүг ханхар ир алхалнаа. Үзүүрийг нь гიშгэлгүй таарч уурга юугаан сунгаад үнэнч цэвэр зэнтэй эмээлэр мөрөн эмээллээд үнэн зэлний ахуй гэргийн хэдийнэ босныг үрээ морныхон гიშгэгдэл тэрхэн зуурт ажаад хатар түрхсэх мордынхон явдал зөөлөн дундаан тэнгэрийн хаяа салхины аашийг анзааран түрүүчин шөнөд адуун хаахнан хонсныг чилээж хавийн газрыг дурндах өндөр газар руу хурдалнаа. Өндрийн оройд ирэхэд эзэн хүлэг хоёрын өн амарсан бодгол эрчим хүчнэр дүүрэн өдрийн их ажлынхаа эхлэлийг хизээний авчээ. Өвдөг дахин завсар морин сулбуур хавчуулваа. Нарийн өвс ширхэгчлэн өглөөн наран дэлгэв. Нандам бөмбөл шүүдэр солонг нийлж гэрэлтэн намдуу шаргал дэлхийн өнгө улмал тодорхойя. 8 зүхтэн дурангаар сүрг малам бүртгэнэ. Өвөр билээр дүүрэн өтгөн түмэн сүргээсэн өнгө зүсээр нь ялгаж нүд хүлгэж бүртгээд өлим бүргдэл шунгах тэрл ирч хурдааран өндөр газрын уруу довтолон адуунаа хүрнэ. Өлчөр залуу адуучны эрмэг дуун тас хийж өлөвхийн зургүй адун сүргэн хомаад өнгө тодрох талаан тууран төвөргөнөр сэрээж өн мөнхийн аршаан мөргөнгийн уснаас атнам. Адуу үрсэн янцгаахад хүмүүний насан уртасдаг аялгуут найрын төрлөختөө бидний ухаан саруулсдаг айргаар цэнгэгчин орон энэ хөх Монголын бэлчээр авгаад орнын шаштарт шагшин гайхагдсан нутгаа. Адуу ирлээ гэхэд хөх толовтой багчууд амгай хазаран авч гүн зэлрүүгэн ирцгэн агсан уургач хүлгийн мөр дарах давхилаар ахан дүүнэр таан унааг нь юулж өгнө. Хург туглын бэлчээрт балчир насан өндийн холих алсын нэрл залуу бие хатуучин хөдөөх айлын тойрондон хүмбэр ил ажилтай хөх Монголын эрс тэнхүү өсдөг тавилантай. Хадаг уйсан уургаар уран хаялга далалхад хамгийн ууган унаг захтан цоройж дүүлнэ. Халахын саруул талдаан адуучин эрсийн дуутай хав бахим гараар чихэндэн ноцож хүрнэ. Гүн зэл хавийн газраас хөрст орчлон сэрнэ. Гүйж өмсөн адууд ижлэн нэрэн янцгаалдан гийж мандсан наран тааламж таяа эхэд гүйцэд хансан хөрсөнд сарн тамга тодорно. Ганс тамхиан нэрч өвгөд уулас шиг нам байна. Гүйлс модон шиг дэлгэрч айлын бүсгүй жавхайн гэрийн гадаа хүүхдүүд барилдаж бас уралдан хөмөл таан өнөртөж цээж дотрыг ариусгана. Гурван дуутай зэрэгцэж саам ховонд мэлтэрнэ. Гэрвшин учрах залуус санаа сэтгэлэн ойлгоно.
Гингондоо хадаж тэнгэр газрыг баясгана. Газрын зээжинд хордлох аргамаг хүлгүүд иргэцнэ. Хайрхан зинхэр тогрууд цам харайж дэгэлзэн хатан эрхэмсэг гэхэлзэж хүүхэд насыг дуудана. Харигаа зэрэглээ мэрэлцэж 100 цаг дүниартан халуун хонгор салхин морин хөхлөөр нааднаа. Адуу үрсэн янцгаахад хүмүүний насан уртасдаг. Аялгуут найрын төрлөختөө бидний ухаан саруулсдаг. Айргаар цэнгэгчин орон энэ хөх Монголын бэлчээр авгаад орнын шаштарт шагшин гайхагдсан нутгаа. Хөх ногооны үнээр хээр талаар цэнхэртэн хөл доороос гэлтэй тарав зурм хошхорн хөхүүрч шөөхсөн айргнаас дээж юугн өргөн хул дүүргэн барихад хамар хацарт үсчнэ. Гэрийн хаяг шуухад үлзий хээтэй үзэгдэн хасар басрын удам Монгол банхар сүйдэрсэн горих шанднаас айлын ихч ус дамжлан айсвэ. Голын мандалд багчуул сувдаар наадах мэт тоолноо. Хурууд дүүрэн дэлгэцэн эмээ гэрдээр тавилан хуруу дэмбэ эргүүлсэн саахалтын залуус буунаа. Хойв ирчлэн бүслүүр томж гэрийн эзэгтэй суун усан уурга тагнаалдаж хомоолын цогонд чиглүүлнэ. Зэлэн дээр хүүхдүүд дааг сарваа номхруулна. Зэлэн нисэх тогрууд захилдагт довнд буун. Талын жижигхэн болжмор дэлхийн зүрх шиг нисэн. Таан хүмүүл тэврэлдэж хууч хөөрөх мэт найгнаа. Хуур цуурын уянг худал үннийг ч мартуулна. Хууч домгийн яриа хотол зүрмгийг сарниулна. Хошуу нутаг даяаран найр наадамдан умбан хожуу хойчин ажиллаа гэвч хизээд үл умартнаа. Танай миний гэлтгүй мал хууган услацгаан таньдаг мэддэггүй бүгд амар сайхнаран золгоцгоон наран тойрогт химнэлийн дүлгөн амгалан хүмүүс саран гэлбэрт тэмцлийн идрэмэг дайчин ард тумэн. Цэгээ айрыг илбэгшгэд цэцгийн зунан яруусдаг. Зэнтэй хулаан дүүргэхэд сэнгэлийн дууран тэгшэрдэг. Зэвцгэр хурдан хөлгүүд эргэцэн үрсгэн хямартай. Цэцэглэн буусан айлууд найран дундаан жаргалтай. Адуу үрсэн янцгаахад хүмүүний насан уртасдаг. Аялгуут найрын төрлөختөө бидний ухаан саруулсдаг. Айргаар цэнгэгчин орон энэ хөх Монголын бэлчээр авгаад орнын шаштарт шагшин гайхагдсан нутгаа. Хурдан хүлгүүд иргэцэн үрсгэн хямартай. Цэцэглээ муусан айдууд найран дундаа жаргалтай. Алтан дэлхийд ховорхон чиг ундаа юмдаа. За тэгээ өнөөдөр энэ Төв аймгийн Зоомод хотынхоо төв талбай орчин үеийн шинэ үеийн уран зохиолын үндэслэгч Дашдоржийн Нацагдорж их зохиолчийн энэ сайхан талбай Монгол улсын анхны ерөнхий сайд үсэн Бодоо агсныхаа энэ сайхан цэцэрлэг түрээлэнд та бүхэнтэйгээ уран бүтээлээ хуваалцаж байгаадаа их баяртай байна. Миний хувьд бол Төв аймгийн Бүрэн сумын харьяат хүн Төв аймгийн 100 мод хотдоо бол би хүмүүн зохицолборт одоо 1-ээс 10 дугаар анги хүртлээр суралцаж энэ хонхорт бол одоо нэг шороогийн идэж өссөн гэдэг шиг тоглож өссөн энд бас одоо сурч хүмүүжиж сургуулийнхаа одоо алтан босхийг алхаж сургуулийн амжилттай төгсөж байлаа. Адсуура тойрон бүрэнгийн цэлгэр хөндөй
айлаараа элэгэсэг боржгон түмний үлги. За би оюутан болсон цагаас хойш өнөө хүртэл яруу найрагч Инхбаатартайгаа олон сайхан дуунуудыг хамтарч хийсэн байна. Тэгээд тэр олон дуунуудаас ер нь бид хоёрын сүүлийн уран бүтээл гэх юм бол Цэваарууд урлагийн гав сэтгэлтэн Цэвааруудын багш маань аялгау Адуутай намар гэж дуу одоо бас олон төрөд бас 2-3 жилийг ардаа орхисон байна. Ангир дэлхий цагийн айланд хайрыг найраг дүүрэн байна. Анир ялдамхан талын бүхэнд авал ээжээ дуулан байна. За мөн тэргүүн амбын нутаг гэж хөгжмийн зохиолч Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Үлзий Вэрхшийн манаас аялгау сайхан дуу бүтсэн байгаа. Тэгээд Инхбаатартайгаа ер нь бүсгүй чамдаа холчиг ойрхон амраг гэх мэтлээ ер нь 10 гаруй дуугаас хамтарч хийсэн байна. Адуутай намар имэл сайхан. За Адуутай намар дууны шүлгийн хувьд бол ерөөсөө намар цагийг бол адуугүйгээр айргүйгээр төсөөлөх аргагүй учраас ийм сайхан одоо дуутай болъё гэж бодож ингэж бичсэн. Хамгийн түрүүнд бол тэр ардын дуутай найрын хөдөө айлын бүсгүй хайрын болцоо алтан өвстэй уурын холбоо Адуутай намар айлсуу сайхан гэж дахилтын мөрд нь бол маш хурдан орж ирж гисэн. Тэгээд үүнээсээ одоо балаад бадгуудыг хийгээд тэгээд хос хоёр дүүдээ эхлээд өгчөөсөн. Хос хоёр маань бол авч явж байгаад бол Цэваарууд таахад ингэж өгснөөр энэ дуу маань бол амьдрсан түүхтэй. Адуутай намар дууны хувьд бол бид хоёр ярилцж байгаад ер нь тэр морь энэ адуу гэж дууснаас ер нь нийтлэг сэдвтэй Монгол ахуйтай сайхан Монгол адууг магтан дуулсан дуу хийх санал бид хоёр ярилцж байгаад Адуутай намар гэдэг энэ сайхан сэдвийг барьж авч дуу хийсэн түүхтэй. Тэгээд ер нь манай Төв аймаг адуутай айрагтай нутаг. Тийм учраас бас намар адуутай намар ямар байдаг тэр дүрслэлийг ер нь Инхбаатарх маань бас их тод томрон хүний нүдэнд харагдтал бас бичсэн байх гэж ойлгодог. Ариухан чинийхээ итгэлээсээ тэгээд амьдрал дэлжэн жарган байна. Ардын дуутай найрын хөдөө айлын бүсгүй хайрын болцоо алтан өвстэй хорийн холбоо Адуутай намар имэл сайхан. Өглөөний гэгэн наран шиг мандах ёстой юм эрэхэн өндөр тэнгэрийн одод шиг ялалзах ёстой юм. Дотроо бол баярлан тэгээд омогшин тэгээд битүүхэндээ нууцгайхандаа бас өөртөө бас баярлан Монголын дууны урлагийн бас нийтийн дууны урлагийн төлөөлөлд болсон хэдэн залуучууд бид нар нийлж Айргаар цэнгэгчин орон гэж яруу найрагчийн найдан суудын Инхбаатарын шүлгээр
хөгжмийн зохиолч Цэндийн Эрдэнэт аялгауг нь хийсэн. Энэ дууг бид нар хамтдаа дууссан. Урд нь бол энэ дуу манай дуучин Гişиг Бая Бэлгэрмаа хоёр дуулаад тэгээд сүүлд Гişиг Бая Бэлгэрмаа бид нар бас бөөндөө ярьж байгаад энэ бол Аяргаан таваарууж архиан багуу гэсэн уран дор монголчууд эртээс өдөгөө хүртэл адуу малаа шүтэж, малынхаа буйнд шүтэж, аяргаан амталж ингэж өссөн ард түмэн учраас олуулаа бас дуулаж түмэн олондоо хөрөх зүйтэй юм аа гэж. Тэгээд Инкватрийн маань төрж өссөн сум Төв аймгийн өрөн суманд очиж клипийг нь хийсэн. Тэгээд энэ дууг одоо бас дууссандаа баяртай байдаг. Цэвцгэр хурдан хүлгүүд иргцэн өөрсгөн хиймартай цэцэглээ муусан айдууд найран дундаа жаргалтай. Айдан цодын Инкватрийн руу найрагчтай хоошид бас олон дуу хийгийсэн. Ирмэлзэл хүсэл дүүрэм одоо дуучны хувьд би бол сэтгэл дүүрэн байдаг юм аа. Тэгээ найз дуран бүтээлийн их амжилтыг хүсье. Монголын дууны урлагт давтагдшгүй өрмөц сонин сайхан шүлгүүдээрээ хүмүүсийн сэтгэлийг соронзтон татаж дуунд дуртай ард түмнийхээ сэтгэлээ баясгаж олон дуучдын дуулахт аль жигөөр нь болж он удаан жил таны дууны шүлгүүд амьдрах болтугай гэж ёрөөё. За яруу найрагч Инкватрийн одоо шүлгийг тэрэлсэн Айргаа цэнгэгчдийн орон гэж сайхан дууг олон одоо өөрийнхөө үеийн нийтийн дуучидтай хамтран дуусан. Энэ дууг хамгийн анх Монгол Улсын соёлын дэргэдийн ажилтан Гişig Баяр, Дэлгэрмаа хоёр маань дуулж исэн. Анх сонсоход л их тийм сонсголонтой хамгийн гол нь миний хувьд бол дуунд шүлэг хамгийн түрүүнд аялгауг нь төрүүлдэг байх гэж боддог. Тийм учраас энэ одоо Айргаар цэнгэгчийн орон гэж дууных нь нэр нь их тийм содон, ер нь бараг Монгол төдийгүй дэлхийд байхгүй нэртэй дуу гэж хэлэхэд хэлсдэхгүй. Яагаад гэвэл айр гэдэг бол ерөөдөө цэгээ гэдэг олон газар олон нэршлэр нэрлэдэг. Тэгэхдээ яг одоо ингэж энэ айрны тухай дуу гэж ерөнхийдөө яг л магадгүй Монголд бас ганцхан байхаа гэж би хувьдаа дотроо боддог. Тэгээд энэ сайхан дууг олон сайхан дуучтайгаа хамтран дуусандаа баяртай байдаг. Нөгөө талаар би эргээд сая нэвтрүүлэг гарахын өмнөхөн клипээ эргээд үзэж байхад хамгийн амттай хамгийн гоё бадгийг би дууссан юм билээ гэж. Уруулд айрыг чимчгэнэхэд урамтай шимэн залгилдаг гэд. Яг энэ бадгийг дуусан байдаг. Уруулд айрыг чимчгэнэхэд урамтай шимэн залгилдаг. Ялангуяа яруу найрагчд бол миний бодлоор өөрийнхөө дотоод сэтгэлийг одоо үгээр илэрхийлдэг болов уу гэж хувьдаа дотроо боддог. Инкватор маань илүү их тийм дотгошоогоо философик хувь хүнийхээ буюу ертөнцийн мөн чанарыг илүү их бусдад таниулахын тулд уран бүтээлээр одоо тойрогдог болов уу гэж миний хувьд одоо миний бодол. Тэгээд амжилт хүсье. Илүү олон уран бүтээл дээр хамтарч ажиллахын ерөөл өргөё. За Айргаар цэнгэгчийн орон тэгшүүлгээ би одоо анх бол энэ төвд зохиол дээр Монгол улсыг болон энэ дор дахны улс орнуудыг бол одоо ёгт нэрээр нэрлсэн байдгийг. Тэр нь бол одоо жишээлбэл Монгол улсыг бол хойд зүгт одоо морьтон нүүдэлчд байдаг. Тэдгээр улсууд бол одоо зун цагт бол гүүний сүгээр цэнгэдэг юм аа. Тийм учраас тэр улсыг бол гүүний сүгээр цэнгэгчийн орн гэж нэрлэе. За энтхэгийг бол одоо мэрэгд гарахын орн
Хятадыг бол одоо Шаазангийн ус, Цайны ус гэх зэргээр нэрлсэн ийм нэрлэлтүүд бол дорн дахны зохиол судруудад бол таарлддаг. Тийм учраас би одоо энэ гүүний сүгэр зингэгчийн орн гэдгээс санаа аваад Монгол улсынхаа тухай нэг сайхан Монгол орныхоо тухай сайхан шүлэг найраглал дуутай болъё гэж бодоод Айргаар зингэгчийн орн гэж нэрлэж энэ дуу маань төрсөн түүхтэй. Миний хувьд бол энэ намар цаг бол надад нэлээд тийм онгод хайрладаг юм шиг надад бол санагддаг. Намар бичсэн шүлгүүд надад бол нэлээд олон бий. Ялангуяа би энэ дууны уран бүтээлээр Адуутай намар, Ангир намар, Баян намар, Бүсгүй намар гэд 4 дууны шүлэг бичсэн байх жишээтэй. За Бүсгүй намар дуугийн маань бол урлагийн гавь зүтгэлтэн Бямб Баяргаа шүлгэнд маань ая хийж залуу дуучин манай Төв аймгийн Бүрэн сумын Дорж Гочоо дүү маань бас дуулж ингэж амьдруулж сайхан клипийг хийсэн байгаа. Онагахан цэнгийн үнтэй шааргаад орсох гэцгэн гангийн өнөртэй тонгороо оюнлаг дон хонгийн шигтэй яруухан очрол бэлдгэдэд нэлмгэр ганган За энэ мөнх алдрын талбай бол бас биднүүсийн хувьд бол их дурсгалтай ийм талбай. Энэ саад цэцэрлэгт бол биднүүс бага насндаа бол их тоглож ингэж өнгөрөөсөн. Тэ миний хувьд бол ихэвчлэн одоо нутаг усныхаа тухай шүлэг зохиолууд бол нэлээд төөрөвсөн байдаг юм байлээ. Төв аймгийн Бүрэн сум бол тал хээрийн сайхан сум, адуутай, айрагтай, найрагтай ийм сум. Алдартнууд бол маш олонтой. Бүрэнгийн цэлгэр хүндий айлаараа элэгэсэг боржгон түмний үлгий. Тэргүүн хамбын нутаг гэдэг нэр бол манай Бүрэн сум бол алдартнуудаараа их олон алдартантай сайхан нутаг байгаа. Тэгээд урлаг соёлын алдартнууд мөн дээр нь манай Гандан тгчлийн эдийн тэргүү хамсам манай Жорж онцгч маань бас Төв аймгийн Бүрэн сумын харьяат тэгээд хамбынхаа тухай энэ мундаг хүн бас энэ сайхан нутаг төрснийх бас бид хоёр бас нэгэн сайхан дуун сувраг усхийг гэж Энхбаатарх маань бас яриад бид хоёр бас хамтарч энэ тэргүү хамбын нутаг гэдэг дууг хийж 2009 онд байна уу клип төрсийн нутагтаа очиж хамбагчтайгаа очиж хийж байлаа. За би энэ Төв аймгийн Хүмүүн цогцлборт 1983 онд 1-р ангид элсэж ороод 1993 онд 10-р анги төгсчихсэн. Тэгээ миний анхны багш бол Баасан Чөв гэдэг бага ангийн багш. Гам бүргэд гэж манай бага ангийн багш. Тэгээд явандаа бол ахлах ангид ороод манай Ган чимэг, чимгээ, майц цэг гэх багш нарт намайг дааж ингэж манай ангийг дааж биднүүсийг төгсгөж өсөн. Шүлэг бичгээс гадна түүний уншигчдад хүргэсэн олон сайхан ном зохиол бий. 1998 онд Монгол улсын 10 буянд номын цагаан түг судлалын эмхтгэл 20-21-р зууны үеийн Монголын түүхэн дахь зарим хатад Хувлаа хааны төрийн шашны бодлогоос хөгжилд хөтлөх хүн амзын бодлого, философч гэж хинбэ? Монголын түүхэн дэх хоёр ёсны төрийн уламжлал хэрэгжилтийн асуудал. Өдөр тухай төрийн сэнти доктортой бол улс орон хөгжихийн баталгаатай. Нохоод барьдаг, мод цэцгэлдэггүй.
Төвдөнгөн харц гэх мэтчлэн судалгааны үйлэл, эссе нийтлэл хэвлүүлсэн. Манай одоо гэр бүлийн хүн бол Сүхбаатар аймгийн Уугуул хүн би одоо бид хоёр бол харилцуугаад одоо 18-9 жил болж байна. Тэгээд бас 4 хүүхэдтэй, 1 охин, 3 хүүтэй бид хоёр тэгээд. Өглөөний гэгэн нарн шиг мандах ёстой мэрхэн, өндөр тэнгэрийн одод шиг гялалзах ёстой мэрхэн, дээлэн дэгжин бүслээд дэвших ёстой мэрхэн, дэлхийн дайдыг зориод дэгжих ёстой Монгол эрхөн, үүрийн амгалан уулас шиг мөнгөчих ёстой мэрхэн, үрдийн амгалан зүрх шиг зохилох ёстой мэрхэн, үлгэрийн сайхныг сэтгээд сахилах ёстой мэрхэн, үнэн чарыг тэтгээд ингэчих ёстой Монгол эрхөн, уул тайгаан, улас тайгаан, удам тайгаан, уурга тайгаан, ухаан тайгаан, мандах ёстой Монгол эрхөн. Дэлхийн дайдыг зориод дэгжих ёстой юм мандах ёстой юм Монгол эрхөө. Тэгээд энэ баяр хөөр маань бол цаашид ингээд дахиад олон уран бүтээл хийх хөг эрч хүчийг бол одоо уран бүтээлч хүнд ингэж өгчээдэг. Тэгээд сүүлийн үед бас нэлээд олон шин дууны шүлгүүдийг бас одоо дуучин дүү нартаа, хөгжмийн зохиолч найзуудаа өгсөн байдгийм аа. Тэгэхээр уран бүтээлч хүний одоо хамгийн гол түлхэгц бол уран бүтээлийн ард түмэн талархан дэмжиж хүлээж авдагт байдгийм болоо гэж ингэж боддог. Адуу үрсэн янзгайхад хүмүүний насан уртасдаг. Аялгууд найрын төрлөختэн бидний ухаан саруулсдаг. Айраг цэнгэх чин уран энэ хөх Монголын бэлчээр. Гай дурнуудын шашдарт шагшин гайхагдсан нудаг. Найдын содын Энх Баатар